төрөл бүрийн параметрууд дээр ирээд гарах үгийг таамаглаж байна. Хэрв зөв таамаглавал чи үүнийг ухаантай гэж бодно. Хэрв буруу таамаглавал зүгээр л зохиож байна гэсэн. Тэгэхээр бид хиймэл оюун ухааныг ухаантай гэж нэрлэж байгаа үед инженерийн үүднээс энэ нь яг юу гэсэн үг вэ? Инженерийн хувьд системийг ухаантай гэдэг нь нэг зүйлийг яг яаж хийхээ заалгүйгээр өөрөө хийж чадах учраас ухаантай гэж нэрлэдэг. Өмнө нь хизээч үзээгүй нөхцөл байдлыг олж өгөгдлийн хэв маягийг олж зохицуулж чаддаг. Жишээ нь хүүхдэд муур гэж заах. Заавар хэрэггүй зүгээр муурыг л заагаад муур гэж хэлнэ. Нохоон зураг харуулбал муур биш гэж хэлнэ. Жишээ үзүүлбэл гудамжинд ч муурыг таньж чадна. Энгийн мэд санагдаж байна уу? Гэхдээ машиныг ингэж сурахад хүн төрлөختөн 50 жил зарцуулсан юм. Эхний санаа нь ил тод байсан. Хүн бүх мэдлэгээ бичиж дөрвөн болгон машинд хийх. Энэ нь 1936 онд Турингийн машиныг бүтээхэд эхэлсэн. Бүрэн дүрмтэй гарын авлага өгвөл ямар ч тооцооллыг хийж чадна. Учир нь компьютер тэмдгийг хөдөлгөж боловсруулдаг. Символ уншиж өөрчил нэг алхамхий үргэлжлүүл. Гэхдээ гол нь дүрмийг хүн бичих ёстой. Хэрвээ тэг харвал нэг гэж бичнэ. Хэрвээ нэг харвал баруун тийш шилж гэж зааж өгнө. Машин сурахгүй зүгээр л зааврыг даана. Эртний хиймэл оюун ухаан яг ингэж ажиллаж байв. Үүнийг эксперт систем гэж нэрлэдэг. Хэрвээ хүн 1000 хэрв тийм бол дөрмээр мэдлэгээ өгдөг. Жишээ нь 38-аас дээш халуурч ханиалгаж цагаан эс өндөр болон бактери халдвар байна. Гэхдээ энэ арга нь унсан. Модод ертөнцийн хэд төвөгтэй байсан. Яаж машиныг муур таньж мэддэг болгох вэ? Муур олон байрлалтай, олон аргаар нууж чадна. 100,000 дөрмч бүгдийг хамрахгүй. Мөн олон мэдлэгийг зүүн сонгоор ойлгож болно. Үүнийг далд мэдлэг гэдэг. Хэрв тийм бол дөрмээр бичиж чадахгүй. Иймээс асуудал хэд төвөгтэй болвол дөрмийг бичиж чадахгүй болдог. Энэ нь зам хаагдсан гэсэн үг юм. Дөрмийг бичиж чадахгүй бол машиныг өгөгдлөөс өөрөө дөрмийг олох боломж олгоё. Яаж? Эрдэмтэд тархинаас санаа авсан. Тархин дэх хэрвээ тийм бол дөрмээр ажилдаггүй. Тэр нь миллиард мэдрэлийн эсэс бүрддэг дохио авны холболтуудаа тохируулж хэм маягийг сурдаг. Франк Розенблат анхны хиймэл мэдрэлийн сүлжээг бүтээсэн. Энгийн input бүрт жин оноо нийлүүлнэ. Хэрв нийт threshold давбал тийм гэж output гаргана. Хэрв давсангүй бол үгүй гэж output гаргана. Сайн гэхдээ хит их ингээ. Зөвхөн нэг үе хэмжээстэй layerтэй бол энэ нь энгийн зүйл хийж чадна. Илүү төвөгтэй олон давхраг болвол энэ нь ажиллахгүй. Дараа нь тархины төв мэдрэлийн network хөгжсөөр л байсан. 3 том шинжилэлт гарсан. Нэгд сүлжээг илүү гүн болгов. Нэг давхаргаас хэдэн 10 давхраг, бүр 100 layer буюу давхраг. Давхраг бүр нь өөр шинж тэмдгийг олно. Муурын зураг өгнө, олон layerаар дамжуулна. Эхний layer эрмэг шугам зорно. Дараагийн layer нь шугамуудыг нэг хэлбэрт нэгтгэн. 3 дахь layer чих, нүд гэх мэт муурын хэсгийг нэгтгэн. Эцсийн layer бүгдийг нийлүүлж муур гэж гаргана. Илүү олон layer гэдэг илүү төвөгтэй хэв маягийг таних боломж юм. Энэ нь гүн суралцах үйл явц гэдэг нь зөвхөн олон layer-аар гэсэн үг юм. Бодлын гүн биш юм аа. Гэхдээ буруу таамаглавал тэгэл back propagation орж ирнэ. Эхлээд буруу хариу авна. Дараа нь layer бүрээр нь буцаж очиж холболтон зааж өгнө. Муурын чихэнд хэд багжин өгсөн байна. Их болго. Back propagation гоо бол deep network эмх замбраагүй болж ажилдаг. Үүнтэйгээр миллиард холболт хоорондоо зөрчилддөг юм. Дараа нь өгөгдөл ба тооцооллын хүчин чадал гарсан. 2012 онд интернет их хэмжээний өгөгдөл өгсөн. GPU хүчрхэг болсон. Гүн суралцах үйл явц буюу deep learning-ийн хуучин аргыг арилгасан. Гэхдээ хиймэл оюун ухаан энэ үед narrow буюу нарийн мэргэжлийн байсан. Муур танигч шахмат тоглохгүй. Яг л шаттар шиг оруулахгүй. Ажил сольвол дахин эхлэх хэрэгтэй. Гэхдээ дараах нь эрдэмтдийг бүр гайхшруулсан. 2017 онд Google Transformer архитектурыг танилцуулсан. Энэ нь дараалттай өгөгдөлд ялангуяа хилэн сайн. OpenAI энэ архитектурыг авч туршилт хийсэн. Асар том модель бүтээж бүх интернет дэх өгөгдлийг өгөв. Зөвхөн нэг ажил дараагийн үгийг таамаглах. Зөв таамаглал үргэлжлүүлнэ. Буруу болвол жингэн тохируулдаг. Мянган GPU сарууд дээр ажиллав. Модель томрохын хэрээр гүйцэтгэл урьдчилсан хуулийн дагуу сайжирч байгааг ажиглав. Үүнийг scaling law буюу тэлэх хууль гэж нэрлэсэн. Тодорхой хэмжээ давсны дараа зарим чадвар гарч ирэв. Ямар ч сургаагүй байхад шүлэг бичиж, хэл орчуулах, код бичих зэрэг. Үүнийг яаралтай үе гэж нэрлэдэг байгаа юм. Хэл ойлгохоор програмчлагдаагүй зөвхөн дараагийн үеийг таамаглахад сурсан байсан. Хүний дүрмийн логик мэдлэгийн шахаж internalize буюу дотоод бодлыг хийсэн. Энэ өнөөгийн том хэлний модуль болсон юм аа.
Асар том дараагийн үгийг таамаглагч модель нь асар их өгөгдлөөр сурсан. Хэмэл оюун ухааны 3 дахь үе. Нэг модель зөвхөн нэг ажил биш бүх зүйлд ажиллана гэсэн үг. Энэ шугамыг шулуутгуул хэмэл оюун ухааны түүх нь хүн алдахыг сурсан түүх юм. Хүн бүх дүрмийг бичсэн. Phase 2 бүтэц өгсөн, машин дүрмийг сурсан. Phase 3 хүн ажил зааж өгөхгүй, чадрууд өөрөө гарч ирдэг. Хүний үүрэг өгөгдөл ба хүч өгөх болсон. Ингээд хэмэл оюун ухаан хөгжиж эхэлсэн юм. Гэхдээ үүнээс зардал гардаг. Яаралтай масштабт хэрэгтэй. Масштабт нь тооцоолын хүч хэрэгтэй. Тооцоолын хүчит чип хэрэгтэй. Одоо бүх улс H 100-д тэмцэлцэж байгаа юм аа.